Бүх зүйл дууссаны дараа иргэд Хүлэг баатрууд руу дөхөж очин зөвхөн үргээл гүйцэтгсэн гэж тайван хэлэх тэдэнд талархлаа илэрхийлнэ. Арт талд манай залуу Сантьяго Найтсын ахлагч руу хүйтэн харц шидэх бөгөөд хамаг магтаалыг хамж байгаа цөнөг өвгнийг ажиглан зогсно. Оберүүн түүн рүү гинэн харцаар харж агуу эзэн нь яагаад хүртэх ёстой хүндэтгэлээ авахгүй байгааг ёчтойгоор асууна. Тэр ядаргаатай жижигхэн үслэг бөмбөлгийг амаатад гэж хэлээд мантикорыг гал ашиглан амьдаар нь шарсан үзүүлбэр нь иргэдийг талархуулахын оронд айлгчихсан юм болов уу гэж гайхна. Яг тэр мөчөд нэгэн залуу өвөөгийнхөө хамт дөхөж ирж амийг нь аварсанд чин сэтгэлээсээ талархахад тэр үнэхээр гайхширна. Хин нэгэн өөрт нь талархна гэж хизээж бодож байгаагүй тул хэсэг зур юу гэж хариулахаа мэдэхгүй хөшөж орхино. Тэрхүү төрхийг нь харсан өвгөн нүүр дүүрэн инээмсэглэнэ. Хөлөг баатруудын ахлагч гэмтхэн бүгдийг аюулт мантикороос аварсан хүчирхэг шидтэн рүү бүхийж талархал илэрхийлнэ. Энэ сандарсандаа зөвхөн манийн тушаалыг даасан тул ингэж бүхий хэрэггүй хэмээн эв хавгүй хариулна. Чадвар болон сүртэй байдалтай тохирохгүй тийм даруй зан гаргана гэж санаагүй тул Хүлэг баатрын ахлагч мэл гайхна. Түүний туршлагаар бол иймэрхүү хүүхдүүд өсөж том болоод нэр хүнд нь жинхэнэ язгууртнуудаас ч илүү гарах бааtruуд болдог үлээ. Удалгүй хэсэг харуулууд Хүлэг бааtruуд руу дөхөж ирээд тэр мангасыг дарсан хүмүүс мөн эсхийг асууна. Шууд хариулахын оронд Сантьяго Найтсын ахлагч тэр тэнгүүдийг эхлээд хин гэдгээ хэлхийг шаардна. Тэд уучлалт гуйж гүнгийн цайзын харуулууд болохоо тайлбарлана. Тэр хоёрыг шууд гүнгийн ордон руу урихад манай хүү ихэд гайхна. Гүнгийн харшид Хүлэг баатруудыг гавьяа байгуулахад нь зориулсан найр хуримтай өгтөн авна. Лүсигийн согтуу авгах тэдний шудраг ёсны мэдрэмжийг чангаар магтаж, тийм аюултай бузар мангасыг айх зүйлгүйгээр устгахсанд нь баяр хүргэнэ. Өвгөн мишээж тэдний төвшний дайчдад энэ бол онцгой зүйл биш хэмээн хайнга хэлнэ. Түүний үг гүнг баг зэрэг атаархуулах бөгөөд өөрийнх нь эдлэн газрыг хамгаалах ийм харуулттай болохыг хүснэ. Маань өөрийнх нь харуулууд хажууд нь сонсоод зогсож байгааг огт тоохгүй. Дараа нь тэр шуламд цусартаж эхлэх бөгөөд түүний ойруу дахиж хизээч лам нарын хөлийг ишгүүлэхгүй байхын тулд чадах бүхнээ хийн гэж амлана. Тэгснээ тэр Ингийг харан гинэт нухацтай царайлж зээ охиноосоо түүний тухай нилээд ихийг сонссноо дурдна. Гэтэл хүү түүнийг ярьж байгааг ч анзаарахгүй. Махан хоол талх руу дайрч байгааг хараад тэр ир гайхаж хоцорно. Жижигхэн найз нь тэр чухал хүн өөртөө нь ярьж байгааг сануулхад Иам гурван төрлийн хоолтой тансаг зоогийг нь тасалдуулсан тэр муу новш руу хүйтэн харц шиднэ. Талхыг өөрийнх юм шиг чанга атгаад хоол хитрхи амттай байгаа учраас анхаарал хандуулаагүй дээ хайнг дуухан уучлалтгүйн. Үүнийг сонсоод гүн түүний хүндэтгэлгүй байдлыг анзаараагүй дүр эсгэнэ. Харин ч Лүсийг аюулгүй байлгасанд нь түүнд баяр хүргэнэ. Шагнал болгож тэр даамал руугаа нэгэн авдар нэхийг тушаана. Дотор нь хурцаар гэрэлтэх шидэт гүйлгээн бичиг байхаж. Ийм гүйлгээн бичиг дээр хүчирхэг шившлгүүд бичигдсэн байдаг бөгөөд урах мөчөд доторх шидэн чөлөөлөгддөг гэдэг. Өөрийнх нь өмнө ийм ховор зүйл байхыг харсан манай баатар бүр мэл гайхна. Чанартай цаасыг гартаа барьж дээр нь бичсэн тэмдэгтүүдийг анхааралтай ажиглана. Гүн мушиж өөрийнх нь бэлдсэн энэ бэлэг хүлээлтэд нь нийцэж байгаа эсхийг асууна. Манай баатар ийм гайхалтай шагнал өгсөнд талархлаа илэрхийлэхэд гүн энэ бол түүний нандин Лүсийг эссэн минь давчирсан баатарт тохирох зүйл хэмээн хариулна. Хурууга тас хийлгэхэд найрын танхимын хаалга савлан нээгдэнэ. Яг тэр үед язгууртан охин үзэсгэлэнтэй таашин зөмсөж өөрийнх нь өндрийн хагастай тэнцвүүц инээдтэй урт шидтний малгай дугтуулан орж ирнэ. Тэр тэнэг харагдах малгай манай залуугийн инээдийг хүргэж арай гэж хахаж өгөхөлгүй тэсэж үлдэнэ. Лүси авга ахыхаа хажууд суухад тэр ийм инээдтэй хувцсны хэрэглэл хаанаас олж ирсэн юм бол гэж гайхна. Баатартайгаа ичимхийгээр харц тулгараад Лүси зөөлөн дуугаар яаж байгааг нь асууна. Тэр хоёрын бие бие рүүгээ харж байгаа байдлыг хэсэг ажиглаад Хүлэг баатрын ахлагч түүнийг нэгэнтээ дүүмэн гэж дуудаж байсныг нь ёчтойгоор сануулна. Охины царайны хувирлыг харвал тэр залууг зүгээр нэг ах гэж харахгүй байгаа бололтой. Цааш үргэлжлүүлэнгүн манай шидэтэнд нэгэн санал тавина. Тэр ийнийг өөрийг нь гомдоосон новшнуудаас өшөөгөө авахт нь Лүситэй хамт явахыг хүснэ. Даалгаврыг амжилттай болгохын тулд эрчүүдтэй нэгдхийг гүн эрс шаардна. Манай хүү тэрхүү шидэт гүйлгийн бичиг зүгээр нэг үнгүй шагнал байгаагүй хурдан ойлгоно.
Энэ бол түүнийг уг саналыг зөвшөөрүүлэх гэсэн өгөөж байж. Гэсэн ч арт талд зогсоод шившлэг унших шидтний үүрэг тийм ч аюултай биш. Тиймээс тэр энэ санааг бүр мөсөн эсэргүүцсэнгүй. Үүнээс гадна хэрв бүх зүйл сайнаар эргвэл тэр Лүси болон түүний авга ахаас их хэмжээний шагнал авч магадгүй юм. Тэрээр ямагт даруй байж хэрвээ над шиг доод зиндааны шидтэн тус болж чадна гэж үзэж байгаа бол нэгдэх болно гэдгээ зөвшөөрнө. 3 өдрийн дараа Лүсийг оролцуулаад бүгд гүнгийн харшийн гадаа цуглана. Гүн бэлтгэл ажилтай завгүй байгаа ч тэднийг эргэж ирэхэд сүр жавхлантайгаар угтан авна гэдгийг Лүси тайлбарлана. Сантьяго Найтсын ахлагч зүгээр л инээмсэглээд үүнийг хүлээж байх болно гэж хэлнэ. Харин манай хүү гүн өөрийнхөө эрдэнсээр ичхүүргүүгээр хахуулдаж тэдний бүлгээс хэд хэдэн чадварлаг ирчүүдийг авч оцсонд бохимдно. Яг тэр үед өвгөн түнд өөрийнх нь талд зогсож байсанд гинэт талархал илэрхийлнэ. Түүнийг Трефар Айленд зочлох үед нэгэн гинтийн бэлэг хүлээж байгааг тэр амлана. Үл таних нэрийг сонсоод гайхахад нь тэр газар бол Коросид хөвдөг арал бөгөөд хэрв Салвадор гэдэг нэрийг хэлбэл нутгийнхан түүнийг халуун дотноор угтгана гэж ахлагч тайлбарлана. Ийм гайхаж Салвадор гэдэг нь үнэхээр таны нэр юм уу гэж асууна. Одоо л үүнийг илчлэх цаг нь болсон гэж шийднэ. Настан өөрийн нэрийг Салвадор бөгөөд Орхисийн гэр бүлээс гаралтай гэдгээ тайван хэлнэ. Энэ үүний ач холбогдлыг шууд ойлгохгүй байхад Лүси цагаан чоннуудын Салвадор гэдэг нэрийг шууд танина. Өвгөн өөрийн хуучин цолдоо даруухан бөгөөд хөгжилтэйгээр инээн. Энэ хооронд манай хүү ярианаас бүр мөсөн хоцорч байгаагаа мэдэрч зогсно. Түүнийг юу ч мэдэхгүй байгааг анзаарсан Лүси эзэн хааны хувийн хөлсний баг болох цагаан чоннуудын өмнөх ахлагчийн өмнө зогсож байгааг нь тайлбарлаж өгнө. Тэдний ахлагч элдний урлагтаа маш гарамгай байсан тул эзэн хаан өөрөө түүнд элдний мастер гих цол олгосон гэсэн цуу яриа байдаг. Энэ нь тэд одоо амьд домогтой хамт байна гэсэн үг юм. Гэсэн ч Оперн болон ийн хоёр юу ч болоогүй мэт гүлрэн зогсох бөгөөд огт тоосон шинжгүй байна. Тэдний хариу үйлдэлийг хараад цочирдсан Лүси өвгнийг хөөргөж эхэлнэ. Тийм төвшний хүнтэй нэг агаараар амьсгалж байж яагаад ухаан алдаж баярлаж өсөхгүй байгааг нь тэр гайхна. Нөгөө талд Салвадор Ианы хүйтэн хүндийн хариу үйлдэлийг хараад тийм ч их гайхсангүй. Учир нь тэр ийм зүйл болно гэдгийг бараг гатарлаж байв. Гисэн хідээч хүмүүс түүний жинхэнэ хэн болохыг мэдээд тойрон хүрээлж галзуу мэт аашлах үед тэр таашаал авдаг аж. Ингээд элдний мастер болон шулам хоёр явхад бэлтгэн. Хүлэг баатруудын нэг нь манай хүүгийн гараас атгана. Дахиж уулзах болов уу хэмээн асуухтаа тэр хитрхи их сэтгэл хөдлөл гаргана. Тэднийг явхаас өмнө Салвадор Иинтэй гар барьж хөөгч арал дээр дахин уулзахаа амлана. Тэгээд өвгөн тэр өдөр эртэл аян замдаа сайн явахыг хүснэ. Дараа нь гүн аримдаа хандаж үг хэлэхээр тайзан дээр гарна. Алхан бүр нь хүнд оргих бөгөөд зээ ихнийх нь ээжийнхээ өшөөг авах гэсэн хүсэлт толгойд нь эргэлдэнэ. Лүсигийн ээжид хийсэн зүйлээс нь хойш Граймыг Лүси рүү дайрна гэж тэр зүудэндээ ч санаагүй. Гэсэн ч Лүсиг өөрийн ихтгэлт дагуулуудынхаа нэгтэй гэрлүүлбэл энэ нь түүний хувьд хүчирхэг улс төрийн бамбаа болох болно. Түүний нутаг дэвсгэр хамаагүй аюулгүй болж барууныг илүү их хянах боломжтой болно. Үүнийг бодолцсон залтай ир бүх зүйл нэмсний дараа зээ охинтойгоо ганцаарчлан ярилцахаар төлөвлөнө. Үүний дараа гүн Граймын үйлдсэн шудраг бус явдал гэмт хэрэгт цэг тавихын тулд цэргүүдэд зоригжуулж хүчирхэг илтгэл тавина. Тэр шөнө хүлэг баатрууд буудална. Тэдний зарим нь тэр дундаа Лүси үнэхээр гайхаж хоцорно. Тэд түүнийг хаа нэгтээ толгоогоо цогчгсон юм болов уу гэж гайхна. Хоол хийхийн оронд тэр зүгээр л суугаад халбгаа буцалгаж байлаа. Язгууртан охин түүнийг шүүмжлэхгүй хичээж халбаг нь амттан болдог ямар нэг ядуу газраас ирсэн юм болов уу гэж бодно. Холхон байсан цөөн хідэн хүлэг баатрууд шидтэн мастер халбагны шүл уудаг галзуу хүн байна гэсэн цуу яриа тарааж эхэлнэ. Бухимдсан манай хүү халбагаа ариутгаж байна гэж Лүсид хэлнэ. Энэ том үг шувуун тархитай охины толгой дээгүүр нь нисээд өнгөрнө. Тэр үүнийг тоолгүй түүнд ойлгоход хитрхи төвөгтэй зүйл гэж хэлнэ. Ямар ч тач энэ нь хүлэг баатруудын сонирхлыг улам төрүүлж түүнийг ямар нэгэн нууцлаг бөгөөд амттай хоол бэлдэж байна гэж бодоход хүргэнэ. Тэд түүний онцгой шүлэнд өөрсдийнхөө махыг хийж болох уу гэж асууж түүнийг бүрч их залхаана. Оройн хоолны дараа Лүси нэг зүйлийн талаар нэлээд бодож байгаа ч итгэлгүй байгаагаа хэлнэ. Юу гэсэн үг вэ гэж асуухт нь тэр өмнө нь амласан шагналынхаа талаар сануулна. Түүнд юу өгөхөө шийдэж ядан түүнийг алтан зоосноос залхаж байгаа байх хэмээн язгууртан охин бүр төөрсөн харагдана.
Тэр ядуу залуу хэлэх үггүй болсон ч охиныг өөртөө тохирох шагнал гэж бодож байгаа зүйлээ үргэлжлүүлэн ярихыг зөвшөөрнө. Шивгчид Тирионы анхны баруунд нэгэн шидэт илт бэлгэлсэн тухай домог байдгийг тэр хуваалцна. Тэрхүү шивгчэн барууныг тэдний ертөнцийг аварсны дараа түүнд турласан бололтой. Лүси өвөг дээдсийнхээ түүхэнд бүрэн автсан байхад Иан тиймэрхүү доод зэрэглэлийн хайрын түүхэнд огт итгэхгүй байна. Хэрвээ тэдэнд тийм домогт зэвсэг байсан юм бол яагаад тэрийн гэр бүлд барооноос дээш цол хизээч олгож байгаагүй юм бэ гэж тэр асууна. Энэ нь охины бяцхан төсөөллийг тэр дороо нугааж тэрээр энэ бүхэн хэдэн зуун жилийн өмнө болсон зүйл гэдгийг эв хавгүйхэн хүлээн зөвшөөрнө. Тэгээд тэр болон Илд хоёрын хооронд ганцхан жижигхэн асуудал байгааг нэмж хэлнэ. Элд анхны барууны булш дотор болгогдсон байгаа бөгөөд үүнийг гартаа оруулахын тулд тэд булш тонох хэрэгтэй болно гэсэн үг. Цочирдсан манай хүү өөрийнх нь элен зүг эцгийн булшийг тонохыг гадны хүнээс зүгээр л хүсэж байгаа тэр галзуу охин руу зүгээр л ширтэнэ. Тэгсэн ч гэсэн гэр бүл нь барууны нэр хүндээ бэхжүүлэхийн тулд үүнийг ашиглаж болох байтал ийм үнэлж баршгүй гэр бүлийн эрдэнэсээ зүгээр өгөхөд бэлэн байгаа эсхийг нь тэр асууна. Үүнийг ашиглах илүү дээр арга замууд байгаа гэж тэр түүнийг ятгахыг хичээнэ. Гэвч Лүси уурлан хошуугаа унжуулна. Язгууртан охин түүнд дахин тэмцэх боломж олгосон хэмээн уурсаж хэлнэ. Түүний хийсэн бүхэн амьдралыг нь өөрчилсөн тул түүнтэй дүүцхүүц шагнал хүртэх ёстой гэж хэлэхэд гарн чичирнэ. Тэр ичиж өөрийнх нь маш их ботсон зүйлийг хөнгөн хумгай хүлээж авсанд нь гомдон босч ирнэ. Түүнийг мэдрэмжгүй тэнэг гэж дуудаад майхан руугаа гүгээд орчихно. Энэ бүхнийг сонссны дараа будаа агшаагчийн дайтай ухаантай залуу үнийг арай дээр зохицуулах ёстой байж дээ гэдгийг ойлгоно. Яг тэр үед нэгэн улаан үстэй Хүлэг баатар түүнээс төр цаг гаргаж болох уу гэж асууж дуудана. Үүний зэрэгцээ ойролцоо байсан нэгэн тариачин хэрвээ Хүлэг баатрууд түүнээс хулгай хийж зүрхлэх юм бол амийг нь нүдэж гаргана гэж занл хэлнэ. Тэр муу новшнууд хэрвээ хідэн дахиа өгөх юм бол явах талаар бодож үзэж болох юм гэж түүнийг доогтно. Тэдний нэг нь дайнд явж буй Хүлэг баатрууд хоол хүнсгүйгээр амьд үлдэж чадахгүй гэж хэлээд тариачны цээж рүү хуруугаараа хатгана. Гэвч ойролцоох модны мөчөр дээр хэрэг буухыг харах мөчөд түүний бардам зан алга болно. Тэр үүнийг шидтэн мастрын тижээвэр амтан мөн гэдгийг шууд танина. Гинэтхэн Оберон эзэн ирж байна гэж тэдэнд анхааруулж эхэлнэ. Гурван тэнэг хэрэг ярьж чаддагт алмайрын зогсох зуур манай хүү ардаас нь хайнгадуухан мэдчилнэ. Чичирсэн гурвал хөшүүн царай гарган удаанаар эргэж харах бөгөөд өнгөрснөө тэр дорой ойлгоно. Манай хүү юу хийж байгааг нь тэднээс хүйтнээр асууна. Үнэн дээр тэднийг хөдлөхөөс өмнө тэр гүнтэй уулзсан байлаа. Гүн эргэлзэж байсан тул түүнийг нилээд нухацтай зүйл гуйхна гэж бодсон ч гайхалтай нь тэр зүгээр л нэг тос хүсжээ. Иргэдийг дээрэмдэж явдаг сахилга батгүй хүлсний цэргүүдийг нь эмхэнд нь оруулах хэрэгтэй болов. Энэ нь Хүлэг баатруудын хийх ажил шиг санагдсан тул манай хүү гайхна. Гүн гүнзгий санаа алдаад Хүлэг баатрууд болон хүлсний цэргүүд хитрхи дотн харилцаатайг тайлбарлана. Тэд бол нэг тогооны нөхдүүд тул бие биенийхээ гэмт хэргийг нуун дарагдуулдаг аж. Эхэндээ хүлсний цэргүүдийг завгүй байлгаж байвал зүгээр гэж бодсон ч одоо тэд бүр даварч түүний хайрт зээ охины нутаг дэвсгэр дээр ил цагаан дээрэм хийх болжээ. Тэр шүн тэдэнд анхааруулга өгч зөв замд нь оруулж өгөхийг гуйсан авга ахыг тэр дотроо чимээгүй хэн дүгнэнэ. Одоо түүний хурц харцсан дор гурван Хүлэг баатар Сиамын ихэр мэт бие биедээ наалдан зогсно. Хог ухдаг тэр тэнмэл золбин охид өөрийн хүмүүсийг дээрэмцснийхээ төлөөсийг төлөх цаг болсон гэдгийг тэр мэдэгдэнэ. Манай шидтэн мастер бусдад сургамж болгохын тулд тэдний амьдралын захиалгыг нь цуцлана гэж хэлэхэд гурван баатар өмдөндөө тусаах шахаж байлаа. Маргааш өглөө гэхэд түүний анхааруулга хаасайгүй тарна. Хөлсний цэргүүд маш их айсандаа гадаа алхахаас ч татгалзах болов. Түүний үйлдэл гүн болон түүний зээ охиныг баярлуулна. Ард иргэд нь эцэст нь аюулгүй байдлыг мэдрэх болсонд тэдний сэтгэл амарна. Гисэн хэдий ч улаан үстэй Хүлэг баатар таагүй мэдээ дуулгана. Тэрээр стратегт нь ноцтой алдаа байгааг хэлэхээр гүнтэй биечлэн уулзна. Тэдний одоогийн нөхцөл байдалд Граймын армийн өмнө зүгээр л ам амтэн шиг хүчин мөхс байгааг цэрэг чулуухан хэлнэ. Тэдний талд 400 бэлтгэгдсэн цэрэг байхад үнэхээр тэгж бодож байгаа эсхийг манай хүү гайхан асууна.
Тэд цэргүүд байхаа болж хор хөнөөлгөө ам болсон гэдгийг Хүлэг баатар дахин сануулна. Өмнө нь тэдний ирчүүд дайралтын үеэр Граймийн газар нутгийг тондог байсныг тэр тайлбарлана. Тэдний тасралтгүй дээрэм тонвол дарлал нь иргэдийг Граймийн эсрэг тэмцэхэд хүргэж түүний хүчийг сарниулдаг байж. Гэвч аяны шахалтаар энгийн иргэдийг дарамтлахаа болсноос хойш нөхцөл байдал бүр мөсөн орвоогоороо эргэжээ. Хотын иргэд одоо тайван байна. Ямар ч үмэн самуун байхгүй бүх зүйл тогтвортой болсон. Энэ нь Грайм арт талдаа өөрийн хүчийг цуглуулахад бүх анхаарлаа хандуулж чадна гэсэн үг бөгөөд энэ нь тэднийг асар их сул талтай болгож байна. Үүнээс гадна манай шийдтэн мастрын шийтгэлээр цэргүүдийг журамснаас хойш тэдний сэтгэл зүй асар их унжээ. Энэ бүхнийг сонсоод манай гол дүр нилээд хүнд нөхцөл байдалд гацснаа ойлгоно. Энэхүү таагүй мэдээг гүнгийн толгойг гашилгаж ямар нэгэн шийдэл олох гэж зүтгэн. Өөр аргагүй болсон тэрээр манай Баатараас тусламж хүснэ. Тэдэнд энэ дайнд ялагдах эрх байхгүй. Эс бөгөөс булаан эзлэгч энэ удаад бүх зүйлийг нь авч магадгүй. Лүси ч бас санаа зовсон харцаар түүн рүү итгэл дүүрэн харна. Тийм их шахалт дор байсан ч өөрийг нь байхад нөхцөл байдал тийм ч найдваргүй биш хэмээн тэр тайван маргана. Түүний итгэл төрүүлэн үгс авга ах зээ охин хоёрын сэтгэлийг тэр дороо сэргээж мастрын яриаг шинтэн сонсох хүсэл төрүүлнэ. Яг тэр мөчөд улаан өстэй Хүлэг баатрын ард зогсож байсан цэргүүд түүн рүү ээжийг нь алгадчихсан юм шиг л муухай харна. Сэжиг бүхий тэр хоёр түүний өөртөө ихтэй занд огтхонч итгэхгүй байгаа бөгөөд цаагаараа ямар нэгэн зүйл төлөвлөж байгаа харагдана. Маргааш өглөө нь манайхуу нэгэн тариачны гэр рүү явна. Тариачин ирсэн зочин болон хаалганых нь гадна чимээ гаргаад байгаа ядаргаатай хэрэг рүү хашгичиж эхэлнэ. Хаалгаа нээх мөчөд манайхуу түүний нүрийн өмнө зогсож өгсөн мэт хүйтэн харцаар ширтэж түүнийг үхтэл нь айлгана. Буудаа тариалсан талбайг тэр эзэмшдэг эсхийг тэр чанга дуугаар асууна. Гайхаж бухимдсан тариачин эхлээд хин гэдгийг хэлхийг шаардна. Хажууд нь байсан Хүлэг баатар түүнийг шидтэн мастер лорд Эяны шав химэн хурдан танилцуулна. Энэ нь лордыг доромжилснаа ойлгосон тариачны нүүрний өнгийг тэр дороо зүс алдуулна. Тэрээр тарган нүрээрээ шороо шүргэн газарт унаж лорд Эянаас мунхаг занг нь уучлахыг гуйна. Ингээд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн манай голдур дараагийн алхамдаа саадгүй шилжинэ. Тэрээр ургац хэдийнэ сүрсэн гэдгийг мэдгэтгэд хөөрхий тариачин тайлбар сонсохыг цөхрөнгөө барч хүснэ. Шидэт таяга газарт хүчтэй цохиод тэрийний анхны барууны хараад түүний буудаанд туссан гэж тэрээр архирна. Тэр дүрдээ бүрэн орж дууга намсхан жинхэнэ эзнээс нь булааж авсан ямар ч газар нутагт энэ хараал хүрдэг болохыг тайлбарлана. Амьдралынх нь цорын ганц их усвар алга болох гэж байна гэж бодсон тариачин ямар нэгэн шийдэл эсвэл хийж чадах зүйл байгаа эсхийг цөхрөнгөө барж гуйна. Яг тэр үед манай хүү түүнийг дууга намсгахыг хэлнэ. Тэр гинт нэг зүйлийг мэдэрч байгаа мэт дүүрс гэж Тэнгэрээс бурхны зурвас хүлээн авч байгаа мэт нүдэн гайхширлаар дүүрнэ. Гараа сүрлэхээр өргөөд хараалыг тайлах цорын ганц аргыг тэнгэр айлцсныг тэр мэдэгдэнэ. Хэрэг хууль ёсны залхамжлагч Лүси Тариан баруун болвол анхны барууны уур хилэн эцэстээ намжих болно. Мэдээгээ хүргэсэн тэрээр Хүлэг баатруудын хамт ойролцоох өөр нэг хараалыг илрүүлсэн гэж хэлээд хэргийн газрыг хурдан орхино. Манай хүүг явах үед тариачин өмтөндөө тусаах шахах бөгөөд булаан эзлэгч Граймийн засаглалд ор бүх газар нутаг үржил шингүй цөл болж хувирна гэсэн эцсийн анхааруулгыг үлдээнэ. Тэрхүү жүжигээ өөр өөр газруудад хэд хэдэн удаа давтсны дараа хараалын тухай цуу яриа ард иргэдийн дунд түүмэр мэт хурдан тарна. Удалгүй жирийн иргэд эсэргүүцэл зарлаж Граймыг суудлаасаа бууж Люсиг хаан ширээн цуулгахыг шаардах бөгөөд ингэснээр тэд нөгөөх хараалаас аврагдана гэж үзнэ. Үний зэрэгцээ түүний гайхалтай стратеги нь армийн унсан сэтгэл зөөгч өргөж өгнө. Гэсэн хэдий ч дотор нь байсан зарим сэжиг бүхий цэргүүд үүнд тийм ч татай хандахгүй байлаа. Тэр орой тэд гомдлоо шууд гүнд мэдүүлнэ. Тэдний хачирхалтай хандлагад гайхсан гүн чухам юу тэднийг ингэж бухимдуулаад байгааг мэдхийг шаардна. Манай шидтэн мастер их нутгийг нь хараагцсан гэсэн цуу яриа тарааж бохир тоглоом тоглолоо хэмээн цэргүүд маргана. Өөрийн газар нутгаа хараадаг шидтний дор алба хаахан байж боломгүй зүйл гэж тэд мэдэгдэнэ. Эдгээр туйлын тэнгүүдийг хараад гайхсан манай хүү өөрийнх нь нүүрэн дээр зохиосон тэр дэмий зүйлд итгэх хэмжээний тэнэг юм уу гэж асууна. Тэнгүүд түүний с ิจ гтэй залмихнээс болоод түүнд итгэж чадахгүй байгаагаа хэлж зөрөөдөлсээр байв. Яг тэр мөчөд тэрээр төлөвлөгөө нь буруугаар эргэснийг ойлгоно. Түүнийг ганцхан худал хийх мөчөд тэд түүний хэлсэн бүхнийг дахин нэг худал хуурмаг мэд
хүлээж авч эхэлжээ. Эдгээр алиалагчдын гаргаж буй тархигүй гомдлоос залхсан тэрээр ядарсан байртай санаа алдна. Үүний зэрэгцээ Хүлэг баатрууд бол тэдний армийн гол тулгуур тул тэднийг зүгээр л орхиж болохгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Гүнгийн шаналсан царайг хараад тэрээр тэдний итгэлийг алдахгүй тулд шаардлагыг нь биелүүлэх ёстойгоо мэдэж байгааг нь батлана. Бүх зүйлийг хөнгөвчлөхийн тулд манай хүү санаачлагыг гартаа авч ураг шалхна. Хэрв тэд итгэл даахгүй шидтнийг хажуудаа байлгахыг хүсэхгүй байгаа бол тэр өөрөө явхад ямар ч асуудалгүй. Хүлэг баатрууд түүнийг ийм алхам хийн гэж санаагүй тул гайхаж хоцорно. Гэвч тэрээр тэдэнд дахин нэг цохилт өгнө. Дараа нь түүнээс тусламж гуйж мүлхэж ирэх хэрэггүй гэдгийг тэр тодорхой хэлнэ. Учир нь хэрв тэр одоо ингэж явах юм бол дахиж ирэхгүй. Одоогоор энэ Манхуагийн маань дараагийн ангиуд хараахан гараагүй байгаа. Гарах юм бол цаг тухайд нь оруулах болохоор лайк, subscribe дараад үзээрэй.